Сайн бацгаана уу? Сайхан билгэн. Та бүхэндээ өнөөдөр мэдээ хүргэе. Өнөөдөр математикийн 13 дугаар хичээл прогресс гэдэг сэдвийн хүрээнд үзнэ. За прогресс гэхээр та бүхэн сайн мэддэг хоёр төрлийн прогресс байгаа. Эхнийх нь мэдээж арифметик прогресс. За дараачих нь геометрик прогресс гэж хоёр төрлийн прогрессын талаар үзнэ. За тэгэхээр хамгийн техник арифметик прогресс гэдэг хичээлээ үзье. А1, А2, А3 гэх мэтлийн явсаар АН дараалал бүхий арифметик прогрессийн хувьд А1 нь арифметик прогрессийн 1-р гишүүн, А2 нь арифметик прогрессийн 2-р гишүүн гэдэг баруун доод байгаа тоогоороо хэдвэр гишүүн бэ гэдгийг дугаарладаг. За D гэдэг нь юу вэ гэхээр арифметик прогрессийн ялгуур. За D яаж болдог вэ гэхээр AN-ээс хасдаг нь A-гийн N-ээс 1 гэдэг томьёор болдог. Тэгэхээр дараалсан хоёр арифметик прогрессийн гишүүдийн ялгуур нь D буюу ялгуур арифметик прогрессийн ялгуур гэж нэрлэгддэг. Хэрвээ D нь тгээс их бол энэхүү прогрессыг өсдөг арифметик прогресс гэж нэрлэдэг. Харин D нь тгээс бага бол энэхүү прогрессыг буурдаг арифметик прогресс гэж нэрлэдэг байна. За тэгвэл арифметик прогрессийн нийлбэрийг энэхүү томьёор болдог. За Sn гэдгээр n тооны нийлбэрийг тэмдэглэдэг бол A1-ээс AN гэх тоонуудын нийлбэрийг яаж болдог вэ гэхээр A1 дээр нэмэх нь AN, хуваах нь 2-ыг үрждэг нь n. Буюу өөрөөр хэлбэл 2A1 дээр нэмэх нь D, D үржих нь n-ээс 1, хуваах нь 2. Гэх энэ тоог n-ээр үржүүлж болдог. За энэ ямар ялгаатай, энэ хоёр томьёо ямар ялгаатай байна вэ гэхээр AN-ийг задлсан байна. AN чинь A1 дээр нэмэх нь D-г үрждэг нь n-ээс 1 гэдэг тоо. Тэгэхээр AN дээр AN-ыг нэмэхээр 2A1 дээр нэмдэг нь D үржих нь n-ээс 1 гэх томьёор задраад ийм хэлбэртэй болж байна. За тэгвэл захын хоёр гишүүний нийлбэрийн хагас нь тэтгэрийн голын гишүүнтэй тэнцүү байдаг гэдэг дүрм байдаг. Энэхүү дүрмийг томьёолбол A-гийн n гэдэг гишүүнийг болохдоо A-гийн n-ээс k дээр нэмэх нь A-гийн n дээр нэмэх k гэдэг хоёр захын гишүүдийг нэмээд хооронд нь хуваахаар энэхүү томьёо гардаг. За тэгвэл 3 гишүүн байлаа гэж бодоход 1 3 дугаар гишүүний хооронд нь нэмээд 2 тувахаар 2 дугаар гишүүн гарна гэсэн. За ийм л ингийн байна арифметик прогрессийн үед. Энэхүү томьёонуудыг ашиглаад бид нар арифметик прогрессийн бүхий л бодлогоодыг бодох боломжтой гэсэн үг. За дараачих нь геометрик прогресс. B1, B2, B3 гэх мэтлийн явсаар Bn дараалал бүхий геометрик прогрессийн хувьд яадаг вэ гэхээр B1 нь геометрик прогрессийн 1-р гишүүн, B2 нь геометрик прогрессийн 2-р гишүүн. За тэгэхээр энэ та бүхэн сайн харж байгаа коэффициент буюу B1, 2 гэдэг баруун доод буланд нь бичигдсэн байгаа энэ тоонууд нь хэдвэр гишүүн бэ гэдэг тоог зааж өгдөг. Q гэж орж ирж байна. Q нь болохоор геометрик прогрессийн хуваар Q гэж уншиж болно. Q нь геометрик прогрессийн хуваар. Q тэнцүү BN-ийг хуваах нь BN-ээс 1. За ийм байдаг бол өөрөөр хэлбэл дараалсан хоёр геометрик прогрессийн гишүүний хооронд нь хуваахаар геометрик прогрессийн хуваар буюу Q гарч ирдэг байна. За ерөнхий томьёо BN тэнцүү BN-ийг үржих нь Q-гийн n-ээс 1 зэрэг гэх томьёогоор бид нар геометрик прогрессийн гишүүдийг олж болох нэ. За тэгвэл геометрик прогрессийн нийлбэр хэрэг олох вэ? Мөн адилхан Sn-ийг геометрик прогрессийн нийлбэр гэж тэмдэглэвэл n тооны нийлбэр нь B1, B2, B3 гэх явсаар Bn гэх тоонуудын нийлбэр тэнцүү B1-ийг үрждэг нь Q-гийн n зэрэгээс зэрэг хасдаг нь 1 хуваадаг нь Q-ээс 1 гэх томьёор болдог хань. За тэгвэл B1-ийг нь хамгийн их, B1-ээс B2 нь бага, B3 нь бүр бага гэх мэтлийн явсаар их багын тэмдгийг бүгдээрээ зүүн тишээ харсан байвал энэ нь өөрөөр хэлбэл Q-гийн мод бол 1-ээс бага гэсэн утгатай үг. Яагаад гэвэл B2 дугаар гишүүн маань юу вэ гэхээр дэлгэрэнгүй тайлбарлая. За 2 дугаар гишүүн маань B1-ийг үржих нь Q гэсэн томьёор болдог. Тэгсэн чинь Q 1-ээс бага юм чинь мэдээж 2 дугаар гишүүн B1-ээс бага болж таарна. Тэгэхээр B2-ыг Q-ээр үржүүлэхээр B3 гарна. Тэгэхээр B1-ээс бага тоогоор үржүүлж байгаа учраас B3 нь илүү бага гэсэн. Тэгэхээр энэ хоёр тишиг харсан буюу ерөөхдөө нэг утга санааг илэрхийлж байгаа гэсэн. За ийм байвал энэхүү прогрессыг
төгсөлгүй буурах geometry progress гэж нэрлэдэг. Төгсөлгүй буурах geometry progress. Төгсөлгүй буурах geometry progress-ийн нийлбэрийг олох томьёо өөр өдөг. За тэгвэл Q 1-ээс бага үед SN тэнцүү B1-ийг хуваадаг нь 1-ээс Q гэдэг томьёогоор олдог байна. Q нь хэрвээ 1-ээс бага тав байвал энэ томьёогоор олдог. За захын хоёр гишүүний үр дүр нь тэтгэрийн голын гишүүний квадраттай тэнцүү байдаг. Тэгэхээр томьёогоор бичвэл за BN гэдэг гишүүний квадрат нь B-ийн n дээр нэмэх k гэдэг гишүүнийг үрждэг нь B-ийн n-ээс k гэдэг гишүүн байдаг байна. Ерөнхийдөө бол ингээр тайлбарлавал 3 ширхэг гишүүн байлаа. Тэгвэл 1 3 дугаар гишүүний үр дүр нь 2 дугаар гишүүний квадраттай тэнцүү байдаг л гэсэн утгатай. Эсвэл 1 3 5 дугаар гишүүн байлаа гэж бодоход 1 5 дугаар гишүүний үр дүр нь 3 дугаар гишүүний квадраттай тэнцүү байдаг. Ийм л ингэ. За тэгвэл одоо arithmetic progress, geometry progress-ийн хичээлийг үзсэн юм чинь хэдүүлээ хамтдаа жишээ бодлогуудаа дэлгэрэнгүй бодъё. За одоо жишээ бодлогоо очихлаа. За жишээ бодлого нэг дээр ийм жижиг төрлийн 3 бодлогыг багтаалаа. За хамгийн ихний бодлого A1 нь 2, D нь 0.2 бол A-гийн 11 дэх гишүүн хэд вэ гэсэн бодлого. За тэгвэл бид нэр хичээл дээр үзсэн ясаар A-гийн n тэнцүү A-гийн 1 дээр нэмдэг нь D-ийг үрждэг нь n-ээс асах 1 гэдэг томьёо байгаа. N дэх гишүүнийг энэхүү томьёогоор олдог гэсэн. Тэгэхээр A-гийн 11 дэх гишүүн чинь A-гийн 1 дээр нэмэх нь D-ийг үржих нь n-ийн оронд 11 дээр 11-ээс асах 1. За A1-ийн оронд 2-ыг орлууллаа. Нэмэх нь D-ийн оронд 0.2-ыг орлууллаа. Хаалтан тодорхой бодвол 10. За тэгвэл 0.2-ыг 10 оруулахаар 2 гарна. 2 дээр 2 нэмэхээр 4 гарч байгаа. Тэгвэл 11 дэх гишүүн 4 гэж бодогдож байна. Ийм ингийн. За одоо 2 дугаар жишээ. A1 нь 0, D 0.5 бол A-гийн n дэх гишүүн нь 6 бол n нь хэд вэ? Тэгвэл маш энгийн. Энэхүү томьёогоор ашиглана. A-гийн n тэнцүү A-гийн 1 дээр нэмэх нь D-ийг үржих нь n-аас 1. За тэгвэл A-гийн n тэнцүү A-гийн 1 чинь 0 гэж байгаа. Нэмэх нь D-ийн оронд 0.5-ыг орлуулна. n мэддэхгүй учраас хэвэнд нь бичлээ. Тэнцүү 6. За тэгвэл энийг янзлуул 0 байхгүй хэр 0.5n хастаг нь 0.5 тэнцүү 6. 0.5n тэнцүү 6.5 гэдгээс n тэнцүү 6.5-ыг хуваах нь 0.5. Өөрөөр хэлбэл 13. 6.5-ыг 0.5 дугаар 13 гарч байгаас. За ингээд болцсон. За 3 дугаар бодлого маань арай өөр. За S8 гэдэг томьёоч юу вэ? Бичиглэж байгаа. Arithmetic progress-ийн эхний 8 гишүүний нийлбэр нь 12 гэсэн үг. Тэгэхээр эхний 8 гишүүний нийлбэр нь 12, нэгдүгээр гишүүн нь асах 2 бол D нь хэд вэ? За тэгвэл бид нэр энэ томьёог үзсэн. A-гийн 1 дээр нэмэх нь A-гийн n, хуваах нь 2-ыг үржих нь n. Өөрөөр хэлбэл энийг задлал 2A-гийн 1 дээр нэмэх нь D n-ээс 1 хуваах нь 2 үржих нь n гэдэг томьёо. За энэ томьёосоо бид нар n8 гэж мэдэгдэж байгаа. A1-ыг хасах 2 хэмжигдэж байгаа. D мэдэгдэхгүй байгаа. Тэгсэн чинь энэ нийлбэр маань 12-ыг мэдэгдэж байгаа. Тэгэхээр ганц хувьсагчтай нэг систем тэгшүүлж илэрхийлэл болж байгаа. Илэрхийлэл гэж тэгшүүл болж байна. За тэгэхээр A1-ийн оронд 2 хасах 2 оруулахаар 2-ыг үржих хасах 2 нэмдэг нь D-ийг үржих нь n-ийн оронд 8-тэй 8-аас хасах 1 хуваадаг нь 2 үржих нь 8. Тэнцүү 12. За энийг бодвол хасах 4 дээр нэмэх нь 8D хасах нь D. Тэгээ 2-ыг 8 үржих 4 гарна. Үржих нь 4 тэнцүү 12. За 8 дээрээс D-г хасахаар 7D хасах нь 4 тэнцүү 3. Яг тэгвэл 4-ийг хойш оруулчаар 3 гарч ирж байгаа. За тэгэхээр 7D тэнцүү 7. Яг тэгвэл хасах 4 чинь иш орохоор мөн нэмэх болохоор 7 болно. Тэгэхээр D тэнцүү 1. Тэгэхээр бид нэр arithmetic progress-ийн
нийлбэр болдог томьёо ерөнхий гишүүний томьёог ерөнхийдөө мэдчихвэл ямар ч арифметик прогрессын бодлогыг ийм энгийнээр ботход болно гэсэн үг. За арифметик прогресс сэдвийн дараагийн жишээ бодлого 2. Хэрвээ А1 нь 2, D8 бол А-гийн 10-аас 25 дугаар гишүүн хүртэлх бүх гишүүдийн нийлбэр хэдвэ? Өөрөөр хэлбэл А10, А11, А12 гэх мэтлээ усаар А-гийн 25 хүртэл нийт 16 гишүүн байна. Эдгээр гишүүдийн нийлбэр хэдвэ гэсэн бодлого байна. За тэгвэл хамгийн их нээлжинд А-гийн 10-ыг бол А-гийн 10 ч өөрөө юу гэхээр А-гийн 1 дээр нэмэх нь 9-ийг үржтэн D гэсэн үг. За А-гийн 1 чинь 2, D чинь 8 учраас 9-ийг үржих 8 тэнцүү 74. Яагаад ингэж гарч байгаа вэ гэхээр ерөнхийдөө А-гийн n тэнцүү А-гийн 1 дээр нэмэх нь n-ээс асахныг үржих D гэдэг том ярьдэн шүү дээ. Энэ томыг ашиглаад энийг орлуулж харин зааж ирж байгаа. За А-гийн 10 74, А-гийн 11 чинь А-гийн 10 дээр нэмэх нь D буюу 74 дээр нэмэх нь 8 тэнцүү 82. А-гийн 12 чинь А-гийн 11 дээр нэмэх нь D буюу 82 дээр нэмэх нь 8 тэнцүү 90 гэж гарч байгаа. Гэх мэтлээ усаар ер нь бол А-гийн 10, 11, 12 гэдэг зүйлс бүгдээрээ арифметик прогресс өөрөө болж өгч байгаа. Тийм учраас А-гийн 10-аа өөр нэг арифметик прогресс 1-р гишүүнгээ тэмдэглэж болно. Тэгэхээр тоон утга тэнцүү тэмдэглэг нь өөр. За тэгвэл нийлбэрээ яаж бичих вэ гэхээр А-гийн 10, А-гийн 11, А-гийн 12 гэх мэтлээ усаар А-гийн 25 гэдэг чинь А-гийн 1, А-гийн 2 гэх мэтлээ усаар А-гийн 16. За 10-аас 25 хүртэл нийт 16 тоогоо тоолоо үзье. 10, 11, 19, 20, 21, 22, 23, 24, 25. 16 тоогоо. Тийм учраас А-гийн 10-аа 1-р гишүүн гэж нэрлэвэл А-гийн 25 чи 16 дахь гишүүн бол. За ийм болохоор одоо энэ дээрээ нийлбэр болдог томьёо авчээ. 2-ыг үрждэг нь А-гийн 1 нэмэх нь D-ийг үржих нь n-ээс асахныг хуваах нь 2 үржих нь n. За А-ны гишүүн чинь бидний А10 буюу 74 гэдэг тоо. Тэгэхээр 2-ыг үржих нь 74 нэмэх нь D-гийн оронд 8 байгаа. Үрждэг нь n гэдэг чинь нийт 16 тооны нийлбэр учраас 16-аас 1-ээс 15 хуваах нь 2 үржих нь 16. За тэгэхээр 2 16-оор устгаар 8 гарч ирнэ. Энэ хоёрын хооронд тусдах 8 гараад ирнэ. Хаалтан дотор 148 нэмэх нь 120. Тэнцүү 8-ыг үржих нь 268. За 268-ыг 8-д үржүүлвэл 4 4 5 2144 гэж гарч ирж байна. За энэ хүү бодлого ингээд босч байна. Энэ хүү бодлого дээр нэг анхаарах зүйл байгаа. За D-гийн оронд яагаад 8-ыг өмнөх арифметик прогрессд адилхан гэж үзэж байна. Тэгэхээр тэмдэглэг нь өөр болохос энэ яг нэг арифметик прогресс яваад байгаа. Тэгэхээр арифметик прогресс ялгуур нь D ямар ч өөрчлөлт гарахгүй D констант байна гэсэн. За үүндээс гадна тэмдэглэгэн дээр өөрчлөлт гарсан байгаа. А-гийн 10 дугаар гишүүнээ А-гийн 1-р гишүүн гэж тэмдэглээл тоон утгууд нь бүгдээрээ 74, 82, 90 гэх мэтлээ ингээд явцсан байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө бол тэмдэглэгэн дээр хэвлэл өөрчлөлт гаргасан болохоос тоон утгууд нь бүгдээрээ цаана яг адилхан газуулж байгаа. Тэгээ тэмдэглэгэн дээр өөрчлөлт гаргаад А-гийн 1-ээс А-гийн 16 дугаар гишүүний нийлбэрийг бид нар ийм аврах байдлаар олчуулна. Тэгэл ингээд гараад ирлээ. Арифметик прогресс сэдвийн жишээ бодлого 3. За хэрвээ арифметик прогресс эхний 6 гишүүн буюу А1, А2, А3, А4, А5, А6-гийн нийлбэр нь 9. Харин 9 бол мөн дээр нь 4-р гишүүн, 2-р гишүүний ялгуур нь 0.4 бол тухайн арифметик прогресс 1-р гишүүнийг болоорой гэсэн бодлого байна. За үүн дээр хэдүүлээ бодлого үү. За А-гийн 4 чинь томьёосоор А-гийн 1 дээр нэмэх нь 3-ыг үржихдээ гэсэн үг. А-гийн 2 чинь А-гийн 1 дээр нэмэх нь
D гэсэн. За энэ хоёр ялгуур гэдэг чинь А-гийн 4-өөс А-гийн 2-ыг асаар ерөөдөө энэ хоёр устдаад 2D гарч ирнэ. 2D нь 0.4-тэй тэнцүү. А-гийн 4-өөс А-гийн 2-ыг асаар 2D. Тэгэхээр бид нар D тэнцүү 0.2 гэдээ олчлоо. За 2 дугаар тэгштгэлээс бид нар 0.2-ыг олчлоо. Тэгвэл S6 чи өөр ямар том метаг вэ? 2A1 нэмэх нь 6-аас 1-ийг үржих нь D хуваах нь 2 үржих нь 6 гэдэг том метаг. За тэгвэл 6 2 орж хооронд устгаар 3 гарч ирнэ. Тэгээд таалтан дотор 2A1 нэмэх нь 5-ыг үржих нь D-ийн оронд 0.2 оруулж ирнэ. Яг бид D-ийг олцсон байгаа. Өөрийг үржих нь 2A1 дээр нэмэх нь 1 тэнцүү 9 гэж орж иж. За тэгвэл 2A-гийн 1 дээр нэмэх нь 1 тэнцүү 3-ыг ийш оруулахаар тэнцүү 3 болно. 2 болно. 1-ийг ийш оруулахаар 2 гарч ирж байгаа. А-гийн 1 тэнцүү 2-ыг ийш оруулахаар 2-ыг хуваах 2 буюу 1 гэж гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар энэхүү бодлогын А-гийн 1-ийг ингээ олчихно. За arithmetic progressive иймэрхүү төрлийн систем төчлүүд байдаг. Тэгэхээр бид нар ийм амархан байдлаар олж олно. Тэгэхээр arithmetic progressive хоёр төрлийн томьёо. Нийлбэрийн томьёо, ерөнхий гишүүний томьёо. Тэгээ бид нар эдрийгээ мэдчихвэл ийм ямар ч бодлого ингэж бодно гэсэн. Дараагийн жишээ бодлого 4. За 7.5, 9.8, 12.1 гэх мэтлээ усаар 53.5 хүртэл энэ бүх тоонууд нийлбэрийг олоорой гэж. За зөв тогтол нь болохоор та бүхэн сайн харсан баг. 7.5 дээр нэмэх нь 2.3-ыг нэмвэл 9.8 гарна. 9.8 дээр 2.3-ыг нэмвэл 12.1 гарна. 2.3-ыг нэмж явсаар хагаад 53.5 гараад тэдний бүгдийн нийлбэрийг олно гэсэн. Тэгвэл эн чинь ямар юу гэхээр бүгдээрэн дээр адилхан тоонууд нэмж байгаа учраас энэ бол arithmetic progress. Тэгэд нэмж байгаа энэ 2.3 маа бидний arithmetic progress-ийн ялгуур болж өгнө гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл A-гийн 1 маань 7.5, D нь 2.3. Тэгэхээр A-гийн 2 чинь 9.8 гэж л ойлгож байгаа. Тэгвэл 53.5 чинь бидний A-гийн n бол. За тэгвэл хамгийн их нээлж бид нар A-гийн n тэнцүү 53.5-тэй эн чинь A-гийн 1 дээр нэмэх нь n-аас 1-ийг үржих нь D гэдэг томьёо тэнцүү. Яг бол A-гийн n-ийн томьёор тэнцүү. Тэгэхээр бид нэр энэ бодлол дээр A-гийн 1-ийн оронд 7.5-ыг оруулах хэрэгтэй. Нэмэх нь n-аас 1-ийг үрждэг нь D-ийн оронд 2.3. За тэгвэл ийм нэг тэгштгэл болж байна. Тэгвэл 53.5-аас хастан 7.5 тэнцүү n-аас 1-ийг үржих нь 2.3. За тэгвэл энэ юу вэ гэхээр 46 тэнцүү n-аас 1-ийг үржих нь 2.3. За тэгвэл үржих 2.3 ийш оруулбал 46 хуваах 2.3 тэнцүү n-аас 1 болно. Тэгэхээр бид нэр n-аас 1 тэнцүү 20 гэж олж байна. 46 2.3 тухаар 20 гарна шүү дээ. За тэгвэл n тэнцүү 1-ийг ийш оруулахаар 21. За тэгвэл 53.5 маань бидний arithmetic progress-ийн 21 дэх гишүүн болж байна. Тэгвэл юу гэхээр S21 тэнцүү A-гийн 1 нэмэх нь A-гийн 2 нэмэх нь гэх мэтлээсээ A-гийн 21-ийн нийлбэр олоход бидний энэ илэрхийллийн одоо энэ бүх нийлбэрийг олж чадна гэсэн. За A-гийн 1 чи өөрөө 7.5, A-гийн 2 9.8, A-гийн 21 чинь 53.5 гэж яриад байгаа. Та бүхэн бодлоогүй биз? За тэгвэл A-гийн 1 чинь энэ 21-ийн нийлбэр чи юу гэхээр 2A-гийн 1 дээр нэмэх нь n-аас 1-ийг үржих нь D, хуваах нь 2 үржих нь n гэж болдог тийм. За тэгвэл 2A-гийн 1 гэдэг чинь 2-ыг үржих нь 7.5 нэмдэг нь n-аас 1 гэдэг чинь 20. Яг л n чинь 21 болсон тийм. 20-ыг үржих нь D маань бидний 2.3. Хуваах нь 2. Энийг үрждэг нь n оронд 21 гэдэг тоо байна. За тэгвэл хаалтан тодорхой бодъё. 2-ыг 7.5 үржүүлэхээр 15 гарна. 20-ыг 2.3 үржүүлэхээр 46 гарна. Хуваах нь 2. Үржих нь 21. За тэгвэл 15 46 2 нийлбэр чинь 61 61-ийг үржих 21 хуваах нь 2 гэж ойлгож байна. За
36 дээр 15-ыг нэмэхээр 61 гарч байгаа. За тэгвэл 61-ийг 21-ээр үржүүлээ. Бид нар LCD өрх шалгалт ямар шалгалт өгч ирсэн ерөөхдөө тооны машин ашиглахгүй бодох ёстой. Тэгэхээр одоороос эхлээд иймэрхүү амархан төрлийн үр журийг хуваах бүх үйлдэлүүдийг гараараа юм уу цээжээр бодох ёстой. Тэгэхээр дадлага болгох хэрэгтэй шүү. Тооны машин ашиглаад байвал бид нарт тарих ерөөс ажиллагаа болдог. Тийм учраас ингэж бодчихъя гэж зөвлөмөр байна. За тэгвэл 61-ийг 21-ээр үржүүлэхээр 1281 гарч. Тэгвэл 1281-ийг 2 тавих хэрэгтэй тийм 6 8 4 1 тэг 5 640.5 гэж таарч. Тэгвэл энэ хүү тоонуудын хэлбэрийг бид гараараа бодох шаардлагагүйгээр арифметик прогресс хэлбэрт оруулаад ботход маш энгийнэ бодож байгаа. Тэгээд тийм хэцүү биш байдлаар 640.5 гэдэг тоог гаргаад ирлээ. Тэгэхээр энэ хүү бодлого эцсийн хариу 640.5 буюу энэ нийлбэр маань 640.5 гэж гарч ирж байна. За дараагийн бодлого жишээ бодлого 5 туваахад нэг үлдэгдэл өгдөг бүх 3 оронтой тоонуудын нийлбэрийг олоо гэсэн бодлого байна. За энэ хүү бодлого хэрхэн арифметик прогресс сэдвэлөө холбогдож байгаа үед та бүхэн их гайхчихж магадгүй. Тэгэхээр энэ хүү бодлогыг арифметик прогрессээр бодож болно гэж хэлмээр байна. За уучлаарай. 5 туваахад нэг үлдэгдэл өгдөг 3 оронтой хамгийн бага тоо 100 гэдэг тоо 5 туваахад 0 үлдэгдэл өгдөг. Тэгвэл 101 гэдэг тоо 5 туваахад нэг үлдэгдэл өгдөг 102 чинь 5 туваахад 2 103 104 гэдэг тоо 5 туваахад дүү үлдэгдэл өгдөг 105 гэдэг тоо 5 туваахад тэг үлдэгдэл өгдөг 106 гэдэг тоо 5 туваахад нэг үлдэгдэл өгдөг. За үүнээс та бүхэн тэмдэглэгэн дээр их өвмөс тэмдэглэг ороод ирсэн гэж магадгүй. За тэгвэл энэ 3 ширхэг хасах тэмдэг буюу ерөөхдөө тэнцвүүгийн тэмдэг дээр нэг ширхэг хасах тэмдэг нэмсэн энэ үйлдэл маань модуль буюу хуваахад хэд үлдэгдэл өгдөг вэ? Хэдээр жишдэг вэ гэдэг тэмдэглэгээ. Тэгэхээр 100 гэдэг тоо 5 туваахаар 20 гараад тэг үлдэгдэж байгаа. Тэгэхээр ерөөхдөө тэмдэглэгээ нь ийм санаатгаар ашигладаг ийм тэмдэглэгээ гэсэн. Тэр 101-ийг 5 туваахаар 20 гараад нэг үлдэгдэл өгдөг. Тэгвэл ингэж үлдэгдлийн урд нь ингэж тавьдаг байх нэ. За тэгвэл та бүх харж байгаа 5 туваахад нэг үлдэгддэг хамгийн бага 3 орон дотоо 101. Дараачих нь 106. Тэрний дараачих нь 111 байхад гарцаагүй. Яагаад вэ гэхээр 101 чинь 5 туваах нэг үлдэгддэг. Энэ дээр 5-ын n буюу 5 туваах 0 үлдэгдэл өгдөг тоо нэмвэл 101 дээр нэмэх нь 5-ын n гэдэг тоо гарах буюу 5 туваахад нэг үлдэгдэл өгдөг тоо гарнаа. За энэ бол нэг модуль жишээ аргын ерөөхдөө дөрмөн гэдэг. За тэгвэл өөрөөр хэлбэл дараачийн 5 туваах нэг үлдэгдэл өгдөг тоо гарахын тулд 5-т 0-оор үлддэг тоо нэмж өгдөг болж таарж байна. Өөрөөр хэлбэл 101, 106, 111 гэх мэтлээ явсаар бүх тоонууд 5 туваахад нэг үлдэгдэл өгдөг тоонууд багасаа эхлээд дээшээ явж байна гэсэн. За тэгвэл бидний бодлого юу рүү шилжиж байгаа вэ гэхээр 101 дээр нэмэх нь 106 гэх мэтлээ явсаар 5-аар нэглээ 5-аар нэглээ яваад байгаа шүү дээ гişүүд маань. Хамгийн их 3-оор тоо чинь 999. За 999 гэдэг тоо чинь 5 туваахад 4 үлддэг тоо. Тэгвэл 990 98 маань 3 үлдэнэ, 97 маань 2 үлдэнэ, 96 маань 5 туваахад 1 үлдэнэ. Тэгвэл гэх мэтлээ явсаар 996 гэх тооны нийлбэр олох нь бидний бодлогын эцээр бууж таарч байна. За тэгвэл арифметик прогресс болчлаа. Яаж болж байгаа вэ гэхээр A1 нь 101, D нь 5, A-гийн n нь 996 гэл болоо. За тэгвэл S-ийг хэрэг олох вэ гэхээр A1 дээр нэмэх нь A-гийн n, хуваах нь 2, өчиг n гэж болдог те. За тэгвэл A-гийн n тэнцүү
А-гийн 1 дээр нэмэх нь n-ээс 1-ийг үржих нь d гэдэг томьёо байдаг бол бид нэр хэдвэл энэ томьёо осоор d-г бол n бол. За 996 тэнцүү 101 дээр нэмэх нь n-ээс 1-ийг үржих нь 5. За тэгвэл n-ээс 1-ийг үржих нь 5 маань юу болох вэ гэхээр биш оруулахаар 101-ийг биш оруулахаар 895. N-ээс 1 маань 179 гарна. Тэр n маань 180. За тэгвэл 5 тухайд нэг үлдэгдэл өгдөг нийт 185 байд юм байна. Тэгвэл 5 тухайд 2 үлдэгдэл өгдөг 185 байдаг гэсэн. Яг л 3 оронтой нийт 905 байдаг бол 900 тооч бүгдээрээ нэгэн жиг хуваагдах буюу 5 тухайд 0 1 2 3 4 5 байхгүй 0 1 2 3 4 5 зургааддаг 180 ширхэг 180 үлдэгдэл өгдөг ийм 180 ширхэг тоонд байт юм байна гэж ойлгож болно. Тэгэхээр n-ийн оронд 180 яана гэсэн. За A1 маань 101, A-ийн маань 996, хуваадаг нь 2, үржих нь 180. За энэ хүү бодлого нь нөхөр 2-ыг 180-аар устгахаар 90 гарна. 90-ийг үрждэг нь. За 996 дээр 101-ийг нэмэхээр 1097. За 1097-г 90-аар үржүүлээ. Тэгэхээр ингэж үржүүлж болно 0 3 7 8 9. Тэгэхээр 98730 гэдэг тоо гарч байна. За бид нэр арифметик прогрессыг мэдэхгүй бол ерөнхийдөө энэ бодлогыг бодож чадахгүй гэсэн. Тэгэхээр энэ бодлогыг арифметик прогресс мэддэг учраас жишлийн арга ашиглаад мод гэдэг арга ашиглаад ингээд 101 106 996 их тоонод байт юм байна гэдэг олчлоо. Үүнээс цаашгаа арифметик прогресс ашиглаа ингээд гаргаж ирж байна. Та бүхэн тэр энэ хүү бодлогыг хэрхэн бодсон талаар бүрэн дүр ойлгосон байх. Тэгээд ерөөхдөө би одоо ингээл үржүүр нэмж хасах гэдэг үйлдэл болгоно нэг бүрчлэн хийгээд тайлбарлаж байгаа. Та бүхэн тэгэхээр бодлого хэрхэн бодох вэ? Дадал зуршил маш сайн сууж өгч байгаа байх гэж найдаж байна. Тэгэхээр миний бодлого бодож байгаа арга барилыг сайн мэдлээд ойлгоод аваарай гэж хүсэж байна. За, арифметик прогресс сэдвийн хамгийн сүүлийн жишээ бодлого 6. Энэ бол бусдаас шал өөр өрнөц бодлого. За, тэгвэл ямар зүйлээр өрнөц вэ гэхээр A1, A2, A3 гэх 3 арифметик прогрессын гишүүдээ. Энэ 3 арифметик прогресс үүсгэдэг бол x-ийн утгыг болоорой гэж. За тэгэхээр логарифм дотор энэ x-ийн зэргүүд байгааг анзаарч байгаа бах. За тэгвэл хамгийн ихний хэлж чинь A1, A2, A3-ын томьёо чинь A2 тэнцүү A1 дээр нэмэх нь A3 баг нь 2 байдаг тийм. Одоо энэ томьёогоор бодвол A1 нь LG2 нэмдэг нь LG 3x нэмэх нь 9. Хуваадаг нь 2. За ийм байна. Тэгвэл LG дээр LG-г нэмэхээр логарифмын суурь нийцэл байгаа учраас шууд үржүүрээр орж ирнэ. Шууд хоёул логарифм 1 логарифм дотор орчуулна. Хуваадаг нь 2. За хуваадаг нь 2 гэдэг чинь A2 ч өөрөө LG 3x хасан 3 тийм. За тэгэхээр 3-ын LG 3x хасан 3 тэнцүү LG 2-ыг үржих 3x нэмэх нь 9 бод нь 2-той тэнцүү болж өгч. Яг бол 2-ыг ийшээ ингээ оруулчвал 2-ыг үржих LG 3x хасан 3 тэнцүү LG 2-ыг үржих 3x нэмэх нь 9 бол. Яг бол 2-ыг ийшээ зэрэг болгож оруулж өгвөл 3x хасан 3-ын квадрат тэнцүү LG 2-ыг үржих 3x нэмэх нь 9. Тэгвэл хоёуланд нь LG байгаа учраас LG-нүүдээ устгахаар юу болох вэ гэхээр 3x хасган 3 квадрат 2-ыг үржих 3x-ээр нэмэх нь 9 гэдэг тэгшгэлтэй боллоо. Тэгвэл энэ янзд бол 3x-ийн квадрат 9x хасдаг нь 6-г үржих 3x нэмэх нь 9 тэнцүү 2-ыг үржих 3x нэмэх нь 18 гэж задлажлаа. Бүгдийн тэнцүү тэмдгийн зүүн талд гарвал 9-ийн x-ийг 3x-ийн квадрат гээд хасдаг нь 8-ыг үржих 3x болно. 2-9 орж ирэхээр хас 2 гээд
хасах 8 болно. Хасах нь 9. Тэнцүү. Энэ шоурж ирэхээр хасах ус болчихж байгаа маа. За тэгвэл 3x-ийн квадрат нэмэх нь 3x хасах нь 9-ийг үрж 3x хасах нь 9 гээд хасах 8-ыг үрж 3x-ийг ингээд задлжээ. Тэгвэл энэ хоёрыг бүлэглээд энэ хоёрыг бүлэглвэл алдаас 3x гаргана. x3 ийм болно. Тэгэхээр 3x зэрэг дээр нэмэх нэг тэнцүү 3x хасах нь 9 тэнцүү тэг гэж гарч ирж байна. Тэгвэл бид нэр энэ тэгштэглийг хэрхэн бодохоо маш сайн мэднэ. Өмнөх хичээлүүдээр үзсэн 3x зэрэг дээр нэмэх нэг тэнцүү тэг 3x хасах нь 9 тэнцүү тэг гэж үзнэ. Яг тэгвэл энэ чинээс хамтдээ эхнийхээс нь 3x нь хасах нэгтэй тэнцүү гарч байгаа. Ийм учраас шийдвэр. Яг тэгвэл 90 тооны зэрэг нь ямар ч зэрэг тгээс гарах ёстой буюу хасах нэгтэй тэнцүү боломжгүй. Тэр шийдвэр. Хоёр дахь нь бодвол 3x нь 9-тэй тэнцүү буюу 3x нь 3-ын квадраттай тэнцүү. Ийм учраас шууд автоматар x нь 2-той тэнцүүгээд болчлоо. Тэр энэхүү бодлогын хариу нэг тэнцүү 2. За энэ дээр бодлогон дээр хэдүүл бас тодорхойлох томчоо мартцсан байна. Тэгэхээр тодорхойлох мөчөө заавал тооцох ёстой. Тэгэхээр логарифм дотор байгаа тоо тгээс авах ёстой гэдэг тодорхойлох мөчийг заавал тооцноо. За тэгвэл 3x зэрэг дээр нэмэх 9 тгээс авах нь илэрхий үнэ учраас орхилоо. Энийг тодорхойлох мөчөө энэ дээр бичвэл 3x зэрэг хасах 3 тгээс буюу 3x зэрэг 3-аас их үүнээс илүүл x нь 1-ээс гэж тодорхойлох мөч гарч. За тэгэхээр бидний эцсийн хариу x нь 2 гарсан. Тодорхойлох мөчөө хангаж байгаа учраас ийм ингэж гарч ирж байна. Тэгэхээр арифметик прогрессээр иймэрхүү төрлийн бодлогод байдаг. Тэгэхээр бид нар геометр модультэй тэгштгэл, логарифмтэй тэгштгэл гэх мэт бүх аргуудаа ашиглаад өмнө үтс хичээлүүдээ ашиглаад энийг ингэж бодож чадах нь байх нэ. Өөр төрлийн бодлогод байсан ч гэсэн хамаагүй ерөөдөө энэ ганцхан томьёог бичээл буцчоод арифметик прогрессыг бол хэдхэн томьёо байгаа тэр томьёонууд ашиглаад ингээд гаргахад ирлээ гэсэн. Маш амархан бааз. Геометрик прогресс сэдвийн жишээ бодлоготой бодож эхлэе. Жишээ бодлогыг мөн адилхан өмнөх арифметик прогресстэй адилхан хэд хэдэн жижигхэн бодлогод агуулсан байна. За тэгвэл B1 729 Q нь 3-1 бол B7 болоорой. За B-ийн n тэнцүү B1-ийг үржин Q-ийн n-ээс хасах 1 гэдэг зэрэгтэй ерхий гишүүний томьёотой байдаг гэж үзсэн. Тэгэхээр B-ийн 7 тэнцүү B1-ийг үржин Q-ийн 6 тэнцүү. За тэгвэл B1 нь 729 Q-чин 3-1 энэ 6 зэрэг. За тэгвэл 729-ыг хуваадаг нь 3-ын 6 зэрэг гэсэн үг. За 729 миний мэдхээр 3-ын зэрэг 81-ийн үржих нь 9. Буюу 81 чинь 81-ийг үржих ёстой тэнцүү. За 81 маань 3-ын 4 зэрэг 9 маань 3-ын 2 зэрэг. Бахан 3-ын 6. Тэгвэл энэ хоёр чинь 3-ын 6 зэрэгээр устгаад 1 гэж гарч ирж байна. Эхний бодлого бол ийм ингийн шууд гоё гарч ирж байна. Зөвхөн ерхий гишүүний томьёогоо ашиглаж гарч ирж байна. За тэгвэл B1 нь 8-ны 3, B4 нь 3 бол Q болоорой гэж. За тэгвэл адилхан ерхий гишүүний томьёо бич. B-ийн 4 тэнцүү, B1-ийг үрж Q-ийн 3 зэрэг. За нэг бичвэл 3 тэнцүү 8-ны 3-ыг үржих нь Q-ийн 3 зэрэг гэсэн. За тэгвэл Q-ийн 3 зэрэг чинь юу гэхээр энийг ийшээ оруулбал 3-ыг үржих 8 авах 3 буюу 8-тай тэнцүү. Өөрөөр хэлбэл Q нь 2-тай тэнцүү гэж гарч ирж байна. За бас ерхий гишүүний томьёогоо ашиглаад шууд гарч ирж байна. За энэ дээр геометрик прогрессийн эхний 5 гишүүний хэлбэр 93 бол Q нь 2 бол B3-ыг олоорой гэж. За
Геометр прогрессийн гишүүдийн хэлбэрийг яаж болдог вэ? Томьёогоо дахиж санавал B1-ийг үржин Q-гийн n-ээс асахныг бахан Q-ээс асахныг гэж болдог тийм. За тэгвэл энэ томьёогоо 5 n-ийн оронд 5-ыг оруулаад бичвэл B1-ийг үржин Q-гийн 5-аас n Q-гийн 5 зэрэгээс асахныг бахан Q-ээс асахныг. За тэгвэл B1-ийг Q-гийн оронд 2 орж ирнэ. 2-ын 5 зэрэг орчиж 32-оос асна 1 буюу 31 бахан 1 тэнцүү 93 гэж гарч ирж байна. Тэгвэл B1 маань 31-ээс орохоор 93-ыг баах 31 буюу 3 гэж гарч ирж байна. За тэгвэл B1-ийг олцсон чинь B3-ыг болохоор гэсэн тийм. B3 маань юу гэхээр B1-ийг үржин Q-гийн квадрат ерөнхий гишүүн томьёогоор дээр мэдэн шүү дээ. Тэгэхээр B1 маань 3, Q маань 2 юм чинь 2-ын квадрат 4 тэнцүү 12. За бидний бодлого эцээ 12 гэж гарч байна. За тэгвэл эхний энэ 3 жишээ бодлого бол ерөөдөө геометри прогресс сэдвүүдэд үзсэн ерөнхий гишүүн томьёонуудаа болон нийлбэрийн томьёог баттгах байдлаар маш энгийн ямархан бодлогод байна. Ийм төрлийн бодлогуудыг ингэж бодвол 1 2 мөрийн бичэл гараад ирнэ гэж хэлэхэд болно. Тэгэхээр геометри прогресс, арифметик прогресс хоёр бусад сэдвүүдийг бодвол харьцангуй амархан сэдв болж таарч аваад геометри прогресс сэдвийн жишээ бодлого 2. За энэ жишээ бодлого дээр 2 төрлийн жишээ бодлогыг багтаалаа. За бус жишээнээс ямар ялгаатай вэ гэхээр энэ жишээ бодлого маань төгсөлгүй буурах геометри прогресс гэсэн сэдвийн өрөөнд байгаа. За тэгэхээр төгсөлгүй буурах геометри прогресс гэхээр юу гэдгийг дахин санаа. Q-гийн модуль тогтох нь 1-ээс 9 бага үед энэ төгсөлгүй буурах геометри прогресс гэдэг. Өөрөөр хэлбэл B-гийн 3 нь B-гийн 6-аас их байгаа учраас утгаараа их байгаа учраас энэ бол төгсөлгүй буурах геометри прогресс. Тийм бол энэхүү геометри прогрессын нийлбэг болохоор гэж. За ийм байгаа юм чинь одоо B3 чинь B1-ийг үржих Q-ийн квадрат, B-гийн 6 нь B1-ийг үржих Q-ийн 5 зэрэг гэх хоёр томьёогоор задарна. За тэгвэл B6-аг бод нь B3 тэнцүү энэ томьёосоор бичвэл B1-ийн Q-ийн 5 бод нь B1-ийн Q-ийн квадрат тэнцүү Q-ийн 3 зэрэг. За тэгвэл B-ийн 6 нь 0.25 бод нь 2 буюу 0.125 гэж гарч. Тэгвэл Q-гийн утга нь 0.5 гэж гарч ирж байгаа. За 0.5-ын 3 зэрэг нь өөрөө 0.125 байдаг учраас би шууд автоматар ингээд бодчихлоо. Гарч ирж байгаа. За тэгвэл B1 хэд вэ? B1 нь B-ийн 3-ыг хуваах нь Q-ийн квадрат гэсэн. Энэ чинээс B1 бол Q-ийн квадрат хуваах учраас юм гарна. B-ийн 3 нь 2 Q 0.5 0.5-ийн квадрат 0.25 үнэхээр 8 гэж гарч ирж байна. За тэгвэл нийлбэр болдог томьёо чинь B1-ийг хуваах нь 1-ээс Q буюу 8-ыг хуваах нь 1-ээс 0.5. Өөрөөр хэлбэл 16 гэж гарч ирж байна. За тэгвэл төгсөлгүй буурах геометри прогрессын томьёог санчлаа. Ерөнхий гишүүний томьёог санчлаа. Үүнээс Q-г олоод B1-ийг олоод тооронд нь хуваагаад бидний эцээр гарч ирж байна. Ийм л амархан хэдхэн томьёо л хоорондоо эргэлдээд байгааг та бүхэн сайн анзаарч байгаа баха. За хоёрдугаар бодлого. S тэнцүү B1-ийг хуваах 1-ээс Q гэж. Тэгвэл Q-г олно гэвэл S-ийг үржих нь 1-ээс Q олоод B1 гэж гарч ирнэ. Харин S-ийг оруулбал 1-ээс Q B1-ийг хуваах S гэж гарч ирж байгаа. Тэгвэл томьёогоо явуулгээд хэдүүлээ 1-ээс Q-г нэг талдаа гаргаад нөгөө үлцээ нөгөө талдаа гаргаад бичлээ. Тэгвэл B1-ийн 4-ийн 1 S нь 2 юм чинь 4-ийн 1 2 дугаар 8-ийн 1 гэж гарч ирж байгаа. Тэгвэл Q чинь юу вэ гэхээр 1-ээс Q чинь 8-ийн 1 учраас Q нь 8-ийн 7 гэл гараад ирлээ. За бидний эцэг хариу юм байна. Төгсөлгүй буурах геометри прогрессыг ийм ингийн байх нэ.
прогрессивийн шийдлэл 3. За B1 B4-ийн нэлбэр 30. B1 дэрэн B4 35, B2 дэрэн B3 30 бол B4-ийг олоорой гэсэн байна. Энэ бол geometry progress. Geometry progress-ийн тэмдэглэгийг нь 2 цагийг хуваах 2 цаг гэж тэмдэглэдэг бол энэ geometry progress geometry гэж тэмдэглэж, харин 1 цагийг хуваах 1 цаг гэж тэмдэглэвэл энэ бол arithmetic progress гэдэг. Тэмдэглээнүүд л тэгэхээр яриаг юм байна. Одоо тэгэхээр ингээд үзчихье. За geometry progress-д юм байдаг бол B1 B4-ийн оронд томьёогоороо задлал B1-ийг үрж Q-ийн куб тэнцүү 35. B2-ийн оронд томьёогоор задлал B1-ийг үрж Q, B3 B1-ийг үрж Q-ийн квадрат тэнцүү 30. За ийм байна. Энэ чинээс B1-ийн хаалтгаас гарвал 1 нэмэх Q-ийн куб тэнцүү 35 гэж гарч ирж байна. Харин доороос нь хаалтгаас B1-ийг үрж Q гарвал 1 нэмэх Q тэнцүү 30 гэж гарч ирж байна. За энэ хоёрыг хооронд харьцуул хуваая. Тэгэхээр B1-ийг үржих 1 дээр нэмэх Q-ийн кубыг хуваадгана. B1-ийг үржих Q 1 дээр нэмэх нь Q гэж хуваавал 35-ыг хуваах 30 бол. За энийг тооны куб дээр тооны кубыг нэмдэг томьёогоор задлал B1-ийг үрждэг нь 1 дээр нэмэх Q 1 хасган Q нэмэх Q квадрат гэж гарч ирэх бол доор нь B1-ийг үрж Q 1 дээр нэмэх нь Q гэж гарч ирнэ. За үүнээс энэ хоёрыг усна, энэ хоёр усна. Устгаа бичвэл бас энэ хоёрыг хооронд хороол 35-ыг 30 дуухаар 6-ны 7 гэж. Тэгэхээр нэгээс Q квадрат хаваадаг Q гэдэг юм л. Одоо энийг одоо пропорцаараар үржүүлдэг шиг хооронд ингээд солбоод үржүүлвэл 7Q тэнцүү 6 үржих нэгээс Q нэмэх нь Q квадрат бол гарч ирнэ. За үүнээс ингээд нэг квадрат. За үүнээс ингээд нэг квадрат гэжтгэл болоод гараад ирж байгаа. За бүгдийн тэнцвүүнд нэг баруун талд гарвал 6Q квадрат хасан 6Q хасан 7Q нэмэх нь 6 тэнцүү тэг гэж гарч байна. 6Q квадрат чинь хасгаа 13Q дээр нэмэх нь 6 тэнцүү тэг. За үүнийг задлж бичвэл шууд одоо юугаар нөгөө дискриминантаар бичээ. Q-ийг 2 тэнцүү 13 дээр нэмчихсэн нь 13 квадрат 169 хасдаг нь 144 4-ийг үржих 6 гэх чинь 144 гарч ирнэ. Баах нь 12. За үүн дээр 13 дээр нэмчихсэн нь 5 баах нь 12. Q-ийг утгах нь 18-ыг баах 12 буюу 2-ын 3 дахь 6 дахь бахаар 2-ны 3. Q2-ыг утгах нь 8-ыг баах 12 буюу 2-ын 4 дахь бахаар 3-ны 2 гэж гарч ирж байна. Тэгэхээр B нэгийг яаж болох вэ гэхээр одоо Q-г олцсон юм чинь энэ хоёр тэгшгэлтэй хэдүүлээд B-гээ орлуулж гаргаж ирье. За тэгвэл үүн дээр тодорхойлох томооч энтер гэдэг зүйл байхгүй учраас шууд бодъё. Тэгвэл Q1-ийг нь 2-ны 3-тай тэнцүү үед юу гэхээр B1-ийг үржих нь 2-ны 3 үржих нь 1 дээр нэмэх нь 2-ны 3 тэнцүү 30 гэдэг тэгштэл бидний энд байгаа шүү дээ. Энэ хүү тэнцвэл бишийг ашиглаад Q-гийн оронд 2-ны 3-ыг орлуулаад бодож биччихье. Тэгвэл B1-ийг үрждэг нь чинь 2-ны 5 болно 4-ны 15 тэнцүү 30. За үүнийг анзаарвал B1-ийг нь 8 гэж орж ирж байна. Тэгвэл B-ийн дөрөв тэр нь юу гэхээр B1-ийг үржих нь Q-гийн куб. Тэгвэл 8-ыг үржих нь 2-ны 3-ын куб гэхээр 27 гэж гарч ирж байна. За B4-ийн утга 27 гэж гараад ирлээ. Харин Q1 дээр зөвхөн 27 гэж орж иж бол Q2 дээр буюу 3-ны 2 дээр хэдүүлээ бодолтой хийя. За Q-н 3-ны 2 дээр яг адилхан одоо B1-ийг үрждэг нь Q-гийн 3-ны 2 үрждэг нь 1 дээр нэмэх нь 3-ны 2 тэнцүү 30 гэдэг бичглээ хэвэл юу болох вэ гэхээр B1-ийг үрждэг нь энэ 3-ны 5 болно 9-ны 10 тэнцүү 30. Тэгвэл B1-ийг утгах маань бүгдийн энэ хоёр тоогоо ишээ оруулбал 27 гэж гарч байна.
Тэгвэл B4 ч юу гэхээр B1-ийг 30 кубын куб буюу 27 30 нь 3-2-ийн куб. Тэгэхээр 8 гэж орж ирж байна. За тэгвэл B4 утга 2 анзаар гарч ирнэ. 27 8 гэсэн утгаар гарч ирж байгаа. За яагаад ингэж орж байгаа вэ гэхээр күүн нэгээс их үед 27, күүн нэгээс бага үед 8 гэж орж байгаа. Энэ нөгөө күүн нэгээс их үед өсдөг геометр форс, күүн нэгээс бага үед буурдаг геометр форс гэдэг зүйлийг та бүхэн санаж байгаа хаа. За тэгвэл геометр форс төр ийм систем тэгштэл бодож бол бас болох юм. Систем тэгштлийг бас төрөл төрлөөр арга бодож болно. Миний энэ хөө бодсаар та бүхэн ойлгосон байх. Тэгээд систем тэгштэл эцсийн 2 хариу маань 27 8-аас 2 хариу гарч ирж байна.